цаана дуучин амраагийн надаас чи холдоо юу дууны үгэл хэлэх хичээлийг үзүүлье. За энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь ля минор, тэгээ ре минор, ми минор, соль мажор, тэгээд до мажор. За энэ 5 аккордоор тоглоно. Цохилтоо харцгаая. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлбэл 1 2 3 4 За дууны нэг мөрөнд 2 бүтэн цохилт хийж явна. Ля минороос эхэлж ийн хараарай. Ре минор. Хоёр дахь мөр ми минор. Тэгээд ля минор. За 3 4 дахь мөр яг адилхан байна. 5 дахь мөрөөс эхлээд ре минор. Мөрөөс болохоор 3 аккорд байна. Тэгэхээр эхний ре минор соль мажор 2 дээр цохилтоо хуваана. Хуваахдаа 1 2 гэдэг эхний 2 доошо цохилтоо ре минор дээрээ хийгээд соль мажороо сольж бариад и 3 и 4 и гэдгийг хийн гэсэн. 1 2 и 3 и 4 и. Тэгээд до мажор 1 2 и тэгээ сүүлийн мөр нэг цохилт. Ре минор, ля минор. За дахиад ч гэсэн муу адилхан эхний 3 мөрөн дээр 2 2 аккорд байгаа учраас нэг бүтэн цохилт хийгээ явчихна. Ля минор. Энэ аккорд солиод байна. Минортой хуваана. Цохилтоо авна гэсэн үгтэй. 1 2 и 3 и 4 и. Тэгэл ля минор дээр бүтэн цохилт. Ля минор, ми минор, ля минор. За энэ болох нь хэдүүлээ жишээ олгоод дуулаад үзье. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ахын бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас манай сууж ахын ч гэсэн хэрэгтэй санагддаг бол subscribe гэсэн товчон дээр дарахаа бити мартаарай. Баярлалаа. Баяртай.